сая бол ер нь дүгнэлтээ уншсан байгаа. Бидний одоо дүгнэлтэн дээр юу гарсан бэ гэвэл технологийн алдаа гарсан уу гэвэл гарсан. За тийм учраас 779 хүн өнөөдөр угаартаж нас орчихад байна. Агаарын бохирдол дээд зэгтээ хүрсэн байна. Зундаа хөрсний бохирдлыг бас үүсгэж байна гэсэн ийм дүгнэлт гарсан байгаа. Тийм учраас энэ үйлдвэрийг цааш нь явуулах юм уу, явуулахгүй юм уу? Ер нь бол явуулах боломжгүй. Энэ одоо яг байдлаар бол цааш одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн ийм дүгнэлт гарчаад байгаа. За тийм учраас би нэгэнт одоо тавталгаа түлшийнхээ ирсэн учраас Эрдэнэбаяр захирлаа. Та яг намайг энэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад эхлэхэд дөнгөж ажиллаа авч ирсэн. Бас залуу хүн ирээ зөндөө юм хийчин гэдэг үүднээс за яг манай ажлын хэсгийг гаргаж өг гэсэн бүх чигээрэмтэг танаа компани бол хамтарч ажилласан. Энэ дээр эхний удаад одоо талархал илэрхийлээ. За хоёрт нь одоо ингээ өнгөрсөн 6 сарын хугацаанд та ямар ч шийдэлгүй сууж байгаа аахгүй юу? Та зоригтой Эрдэнэтээс одоо та дөнгөж ажиллаа аваад ирж исэн. Зоригтой шийдвэр гаргаад ажиллана гэд ингээ сууж. Тэгвэл өнөөдөр одоо ингээд зундаа үйлдвэрлэлийн үйлчлэл явуулахад хатаах газар байхгүй гэсэн ийм яриа сууж иж болох юм уу? Нэгт нь. За хоёрт нь 2018 оноос за санал дүгнэлттэй бол та нараас бол бас зөвшөөрч чинь үгүй гэдэг асуулт бол байхгүй. Манай ажлын хэсэгт бол мэргэжлийн хүмүүс ажиллаад өнөөдөр юм санал дүгнэлтээ гаргацсан байгаа. Тэгэхээр та бүхэн ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг та бүхэнд явуулна. За 2018 оноос хойш засгийн газрын тогтоол болон засгийн газрын хуралдаанаар 1.4 их найд төгрөг одоо тавталгаа түлш компанид хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсөн байгаа. Тэгэхээр энэ юуг одоо хотын захиргаанаас асуу ямар түвшин дарга энэ татвар төлөгчдийн мөнгийг 1.4 тэрбум их найд төгрөгийг ямар байдлаар төлөхөөр хотын захиргаанаас одоо төлгөө боловсруулж байгаа вэ? За хоёрт нь нэлээд мафантай асуудлууд маш их олон байна. За ер нь бол анх ингээд энэ ажлын хэсгийг явж хахад энэ худалдан авалтыг үйлдвэрлэл одоо анх хийх худалдан авалтыг төрийн нууцад оруулсан гэсэн ийм зүйл яригдчихсэн. 2022 онд төрийн нууцаас 9 асуудал гарсан. Энэ асуудал дотор 5 толгой түлшийн асуудал ороогүй. За 5 толгой түлш бол байгууллагын нууцтай хамааруулж агаад өнөөдөр 161 тонн 2 дугаар гурил алтан тарины 2 дугаар гурил авцсан өнөөдөр агуулгач чинь байгаа. Барьцалдуулагч гэдэг нэрээр авцсан байгаа. Тэгэхээр төрийн нууцад энэ байгаад байгаа юм уу? Энийг нэг яг тодорхой хэлээд өгөөч. Төрийн нууцад дээр 22 онд гарсан юм дээр яагаад танаа одоо энэ худалдан авалт төрийн нууцаас гарсангүй вэ? Хоёрт дахиад та 2024 онд ажиллаа авснаас хойш байгууллагын нууцад хамааруулж агаад энэ барьцалдуулагч гэж энэ 161 тонн гурил авсны энэ асуудал чи ямар учиртай юм бэ? Энэ хэвлэл мэдээлэлээр явуулж байгаа энэ асуудал Нэгдүгээр гишүүний асуултанд хариулъя. 2024 оны 8 сарын 30-ны өдрийн Монгол Улсын их хурлын тогтоол буюу 22 дугаар тогтоолоор за 27 оны 1 сарын 1-ний хүртэл бол 5 толгой дээр 5 толгой түвшдэр бол ингээ гараа 1.4 их найдын үрийг бол багтуулах шийдвэр бол гарсан байгаа. Засгийн газарт үүрэг өгсөн байгаа. За тэгээд 2025 оны 1 сарын 14-ний Монгол Улсын засгийн газрын 18 дугаар тогтоолыг бүгд гаргаж за ингээд 27 оны 1 сарын 1-ний хүртэл бол хугацаанд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг тухай бүрт төсөв тусган шийдвэрлэж ажиллахыг бол Эрдэст Монгол ХГК Эрдэс 5 толгой ХГК төлөөлөл өдөрцөн үйлдэлүүд ингээд тус засгийн газраас бол ингээд даалгасан байгаа. Засгийн газраас төлнө. Их хурлын тогтоолоор засгийн газарт үүрэг өгöd засгийн газар нь Эрдэс 5 толгой Эрдэс Монгол хоёр төрөө бол багтуулах үүрэг даалгавар өгсөн байна. За амар түвшин дарга одоо бид нэр ингээд сонсож байгаа улсуудыг одоо ямар хариулт өгöd байна. Энэ авсан газрыг нэргүүлээ өрөө төлөх гэсэн утгатай засгийн газрын шийдвэр гараад байгаа юм аачаа. Юус ойлгохгүй нэг. Энэ танаа хараа би хэлээд байна шүү дээ 2018 оноос 24 оны хооронд 9 удаагийн тогтоол тэмдэглэлээр 1.4 их найдыг Эрдэнэс 5 толгой компаниас танаа Эрдэнэс 5 толгой түлш компанид өгчөөд байгаа шүү дээ. Тэгэхээр засгийн газрын тогтоолоор дахиад энэ өрөө өөрсдөө төлгсөн ийм тогтоол гараад байгаа юм уу? Тэгж ойлгодод байх юм. Би буруу ойлгоод байна уу? За энэ өөрөө нэг хувьцаат компани байгаа болохоор нэгт хувьцаанд нийслэлж шилжиж ирээгүй. Хоёрт нийслэл бол зөвхөн менежмент нь ирсэн. Нийслэл зөвхөн менежментийг л хийж байгаа. Тэрнээс бол хувьцаа нийслэлж шилжиж ирээгүй янз бүрийн ийм асуудал бол ороогүй. Эрдэс 5 толгой дээр нь байгаа хിവэрэ байгаа. Үгүй шилжиж ирээгүй шинэ. Манайд зөвхөн менежмент л хийж байгаа. Тэгээ менежментийг өөрөөд удирдлагуудыг солиод за тэгээд энэ дараах энэ ажлуудыг бол хийгээд явж байгаа.
За 92-ын дарга та миний асуултанд хариулсангүй. Юу энэ манай ажлын хэсгийн дүгнэлтийг би та нарт явуулна, та бүхэнд явуулна. Энэ дүгнэлттэй нэгдвэл та санал нэгдэж байна уу? За хоёрт нь тэр байгууллагын нууцд авсан ер нь бол энэ технологийн алдаа гарсан чинь тэр барьцалдуулагч 5%-ийнхаа одоо тэр технологиг л өөрчилж тэр гурил байгууллагын нууцд авснаас болсон гэсэн ийм дүгнэлтийг бас ийм ижлэхэн дүгнэлт гараад байгаа шүү дээ. Тэгэхээр байгууллагын нууцд яхаараа тэр барьцалдуулагчийг байгууллагын нууцд оруулж аваад худалдаж авдсан бэ? За намайг би ажил авснаас хойш бол энэ одоо гурилын асуудал бол байхгүй. Энэ ковидын үед хил гайл хаалттай үед бас нэг юм туршилтын журмаар авч ирсэн юм билээ. Энэ акт албан шаардлагынууд нь тавигдчихсан. Энэ 2020 оны асуудал багт. 21 оны асуудал.